За, Америкт хийж байсан ажил 2. Тэгэхээр энэ ажлын зарим нь би хийжсэн, зарим нь хийж байгаагүй. Гэхдээ яг л хийж лээсэн л да. Яг тэгэхээр Америкт хийжсэн ажил нэг гээд нөгөө хумсны ажлыг оруулсан чинь надаас аягүй хүмүүс асууж байна. Одоо Монголоос хэрвээ Америкт ирэх юм бол яах вэ ч гэдэг юм уу те. Тэгэхээр би энэнд зөвлөгөө өгөөд зөвхөн хумс бас хийдгүү шүү, маникюр бас хийдгүү шүү гэдгийг бас хэлэх гээд. Тэгээд саяхан над руу нэг сормос хийдэг охин гэд бичсэн байна. Тэгээ Америкт яаж очих вэ? Тэ очивол яах вэ ийх вэ гэсэн асуулт асуусан байна. Тэгэхээр хэрвээ чиний виз гарсан тохиолдолд Америкт ирж болно. Тэрс би Америк хэлчин биш. Би чиний визийг гаргах тал дээр одоо ямар ч одоо юу байхгүй. Дээрээс нь аяллаар ирсэн хүмүүс ер нь ажиллаж болохгүй байдаг. Ерөнхийдөө одоо Трамп ерөнхийлөгч болсноор хууль жоохон чангараад энэ жоохон хэцүү болж байгаа. Гэхдээ зарим яг Монгол салаанууд бол гайгүй тий тэрнтэй харилцаа холбоо тогтоогоод би Монголд байгаа хүмүүсийг одоо ингээд Америкт ирээд тий ингээд юу ямаар байгаа тий хумсаарч дээр ямар нэгэн одоо зүйлийг маш сайн төгс хийдэг байх юм бол Instagram-а, Facebook-а хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Хэрвээ энэ тал дээр надаас зөвлөгөө авах юм бол би бас гоё зөвлөгөө өгч болно. Тэ нэг нэгийн харьцаатай коучинг өгч болно. Ягаад гэхээр одоо юу байхгүй юу? Тэ чи Facebook, Instagram ч юм уу ямар нэг юм хөгжүүлээд хийж чаддаг юм харуулсан, нотлуулсан байхад чи үнэхээр чадвартай байх юм бол энд чиний ажлыг харин жинхэнэ үнэлж чаддаг. Одоо салаанууд одоо чамаг шууд одоо ногоон карта болгоод авах, батлан даах хэмжээний хүртэл юм ярьдаг. Тэгэхээр чи юу хийх хэрэгтэй гэхээр чи ажиллаа төгс хийдэг байх хэрэгтэй. Дээрэс нь англи хэлээ аягүй сайхан сурах хэрэгтэй. Тэ одоо ойр зөөр юм аягүй сайн сурах хэрэгтэй. Сайн байна уу? Баяртай юм хоолавмаар байна. Танд энэ таалагдчих, нуурт байх уу, лонг байх уу одоо тэ. Жишээлбэл одоо би маникюрын ажлыг ярьсан учраас би сормосны ажлыг яриа. За сормос гэсэн чи одоо хүмүүс аягүй сормос хийлэгдэг болсон тэ. Би ч гэсэн нөгөө салаантай ахтай аягүй сормос хийлэгдэг байсан. Тэгээ одоо жоох ургуулъя гэж дод ингээд сормосгүй ингээд байгаа. Тэгээ нөгөө сормос хийчих дараа нь мейкап хийгээд би чи нүрээ амир ингээ хамаагүй угаадаг юм байхгүй. Тийм болохоор нөгөө нэг юу яагаад байдیں۔ Сормос тэгэлдээд айгу хурдан унах гад байдаг. Тийм болохоор за яах вэ гэд нэг баяр өсөлт өгөхөд ирэхээр би сормос хийлэгдэг. Ерөнхийдөө сормос одоо баг хүний эргэтэн шиг болцсон. Тэгээ сормосыг байнга хийлгэж байгаа хүмүүс маш их байгаа. Тэгэхээр хэрвээ чи сормос хийдэг байх юм бол бас их дажгүй. Тэ чи энэ сормосны одоо сормосны яг зөвхөн сормосны салон нээсэн салонууд байгаа. Тэд нар чамайг ажилд авна. Чиний одоо чадварыг үнэлэн тий чи үнэхээр сайн сормос хийгээ чиний сормос айгуу гоё тийм удаан тогтцтой тийм байх юм бол болно. Би Монголд ингээд байгаа сормосыг ингээд ажиглаад байхад Монголын сормос жоох удахгүй уддаг ч юм уу тий нэг тиймэрхүү тэгээд цав маав хэрглэж байгаа бүх юм хятаас авч байгаа юм шиг санагдаад идэг надаа одоо ингээд юунаас сормосны болон тий одоо сормос чинь цавгаар нааж байгаа шүү дээ. Тэр цав маав жоохон хурц үнэртэй тий Монголоос ирсэн юмнууд жоохон тийм хурц үнэртэй амир тийм ихүүн байдаг. Тэгээд би энийг бол яах вэ гэхээр яг хятадаас авч байгаа юм байна да. Хятадын юм болохоор яг ингэж үнэртэй тийм. Америк руу болохоор орж иж байгаа бүтээгдэхүүнүүд яг ийм Америкийн ISO буюу бүх хангалтыг нь хангасан байдаг учраас өнгө өнөр одоо жейлэн будаг, энгийн будаг дээр хүртэл маникюр дээр хүртэл ийм будгийн бүтээгдэхүүнүүд хүртэл айгу чанартай байдаг. Одоо Монголд хэрэгжилжсэн best top гэх чинь л айгу тийм ингээд last long гэдэг байхгүй удаан тогтцтой байдаг тий ласлон гэдэг чинь тэгэхээр ингээд баг ингээд хохорж ундгүй ч юм уу те тэгэхээр энэ бол хятадын тэгэхээр ер нь хүний хумс чинь ингээд 14 хоногтой те бутсан бол тэр хорыг гаргаад ингээд нэг ганц 2 хоног амьсгалуулж байгаа дахиад бодож явах ёстой. Тэгэхэд Монгол бүдгнүүд бол бүр ингээд сарахгүй сар гараа явчихдаг гэдэг тэрийг би ингээд яг юм хятад ийм ийм хими их орцтой энэ даа гэж би бол дотроо бодоод идэв. Тэгэхэд Америк бүдгнүүд юм 7 юм 14 хоноод 3-7 хоноод ер нь бол хохроод унах нэг илбэг байдаг. Ягаад тэгэхээр би бүтээгдэхүүнөө зориуд тэр хүнийг нөгөө нэг муу буцснаа биш те одоо ингээд зориуд тэр хүмүүсийг ингээд эрүүл ахуйн талаас нь те одоо энэ хумснаас нь ингээд тэ энэ хүн арилахгүй байгаа бол бид нар өөрөө салаад унчдаг ч гэдэг шиг нэг тиймэрхүү юм яваад идэм болов гэж би боддог. Тэгээд одоо будаг ингээд авчирхад юм амар ихэнх үнэртэй байдаг бол Америкийн будаг ямар ч тийм ихэнх үнэргүй юм зүгээр нормал тэ мэдээж адтай юм үнэртэй юмнууд үнэртэй бусд нь харьцангуй гайгүй байдаг. За тэгээ эргээд юундаа орё чи сормос хийж байгаа бол сормосоо хийж болно тэ сормос дээр маш гоё чадвартай байх хэрэгтэй. Хийсэн юмнуудынхаа зургийг, бичлэгийг авах хэрэгтэй. Тэгээд Америкийн сормосыг бас судлах хэрэгтэй. Америкт одоо Монголд бол чи зөвхөн Аз хүмүүс дээр хийгээд байгаа байхгүй тий. Аз буюу Монгол хүмүүстэй л хийгээд байгаа. За Америкийн хэмжээнд гараад ирэхээр чи дэлхийн өнцөг олон хүмүүст хийж эхэлнэ. Монгол хүмүүс одоо солонгос хүмүүс илүү жоохон тийм natural хийлэгдэг байхгүй юм. Natural, kata юм уу, Barbie eye хийлэгдэг. За харууд гэх юм бол тий одоо Мексикоч гэдэг юм уу тий хар арьстай хүмүүс Мексикоч юм уу тэд нар жоохон юм нөгөө өөртөө скин тон юм dark гэдэг болохоор тэгдэм юм уу ер нь жоохон юм өтгөн боолд ихийг хийдэг одоо нэг сормосон дээр 3 наалтцсан ч байх ч юм уу тий
Тэгээ сормууснууд нь өөртөө дотор юм ангилалтай байгаа тий. Одоо тэр болгоно нэршилтэй байгаа. Тэгэхээр тэр болгоныг сурнаа тий. Тэр болгоныг сурна. Тэгээд одоо Америк хүнд ямар сормус хийвэл зохих юм, хар хүнд ямар хүнд сормус хийвэл зохих юм, Аз хүнд ямар сормус хийх юм. Одоо ингээд бид нар чи маш олон ингээд те арьс өнгөний хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр чи ингээд би одоо жишээлбэл Америк хэлгээрээс сормус аваад наахаар надад зохитгүй байх бүр ингээд аалт шиг бүр амар эдэг. Тэгэхээр яадаг вэ гэхээр би дандаа хэрвээ би сормус нааж байгаа тохиолдолд би солонгос сормус авдаг байхгүй. Солонгос сормус чи нэг тал сормус идэг шүү дээ. Тал сормус чи аягүй гоё нүдэн дээр гоё тогтцтой ирдэг. За тэгээд ингээд сормус хийж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр хажуугаар нь хөмсгний хийм хийдэг те. Хөмсгний сормусны хийм хийдэг. Хөмсгний сормусны хийм хийнгээ хажуугаар нь тэрийгэ буддаг. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө сормусаа хийж явах хугацаанд ингээл тэг хөмсгөн дээр юм төрхөл хиймч нөгөөс нь 2 3 удаа хор төрхөл тэгэл тэрийг гоё хэлбэрт нь оруулчихж байгаа шүү дээ. Тэгэхээр Америкт болохоор ерөнхийдөө сормус хийж байгаа хүмүүс хөмсгний хийм нь хямдралтай юм уу, зарим нэг газар нь өнгөрч хийх юм уу тиймэрхүү байдаг. Тэг чи үнэхээр хөмсгний хиймээ айгу гоё хийдэг те сормусны хиймээ амар гоё хийдэг байхад эн чинь ч гэсэн дахиад мөнгө шүү. Тэгэхээр чи сормус хийдэг одоо хөмсгний хийм хийдэг гэх юм бол чамд энэ бол маш их даваа тал болж өгнө. Дээрээс нь Америкт шивээс маш одоо тийм эрэлттэй ашигтай бизнес гэдэг. Тэгвэл чи шивээс хийхэд бүр заавал лайсенстай байх хэрэгтэй. Одоо сормус ч гэсэн одоо хумс ч гэсэн заавал лайсенстай байх боловч чамаг Евро 1 салон чиний чадрыг үнэлээд одоо лайсенсгүй байсан ч гэсэн чи одоо захиралтайгаа тохироо те би ийм төрний цалин аавна. Ингэн тэгнэ гэдэг ингээд үнэхээр чадвартай учраас чамаг тогтоохын тулд бас ингээд арга хэрэглэн шүү дээ те. Бид нар бас ингээд жоохон яаж болно. Тэгэхэд шивээсэн дээр бол тэгдэггүй. Ягаад тэгэхээр яг зөв хүний бүр ингээд арьсанд хүрээд ингээд байгаа учраас тэгтээ Америкт ирээд одоо угаасаа айгуугаа шивээс хийдэг хүн байж болно шүү дээ, тэг хөмсгний ч юм уу, сормоос уруулны тий. Тэгээд Америкийн нэг онцлог нь болохоор яадаг вэ гэхээр яг хөө тэр сургуультай би бол холбоод өгч чадна. Ягаад тэгэхээр надад Америкийн юм шивээс хийдэг юм тэг лайсенс олгодог. Тэгээд дээрээс нь машина өгчдөг тийм газар байдаг. Тэгээд тэрэнд ингээд зориод яаж болно. Хэрвээ энэ талаар яхан бол би бас гоё нэг коуч өгч болно. Ягаад тэгэхээр би өдөр хүртэлх сурсан мэдсэн юм аас тэг ингээд бас та нартай хуваалцалыг өгсөн шиг өгмөр байгаа байхгүй тий зорилтод хоёрын орон зүгээр л яриад өнгөрмөөргүй байгаа. Тэгэхээр яг энэ талаар үнэхээр хүсэж байгаа хүмүүс над руу гоё бас DM бичээрэй. Би энэ талаар гоё зөвлөгөө өгөх болгоно. Тэгээд Америкийн нэг гоё юм нь болохоор ингэдэг. Одоо Монголд сормус хөмсг хэлэхээр ингэдэг шүү дээ тий. Нэг сормус одоо хөмсгийнхээ хийм хийчээд тэгээ нэг 7 хоногийн дараа или 3 хоногийн дараа эргэж ирээрээ гээд давтангаа хийнэ гэдэг. Тэгээ давтангаа хийчихэр нөгөөх нь ингээд арилахгүй баг нэлээд олон жил явчихдаг тий. Америк болохоор тэгдэггүй. Америк болохоор тэгдэггүй яадаг вэ гэхээр яг нэг хийгээл тэгэл болчдөг. Тэгээ тэр сормусны хийм амар үнэтэй. Одоо юу инаас амар үнэтэй. Сормус их, хумс бутхаас амар үнэтэй. Дорож $300-400 га. Маникюр чинь нэг $50 л байгаа шүү дээ, тий. Одоо хиймэл хумс хийлээ гэж бодоход нэг за $100 тийм байлээ гэж бодоход за сормус бол бас яг $100 байгаа. 100-аас нэг 150, $250 байна. Яг тэгэхэд өтгөн шингэнээсээ тий их сормус хийснээсээ шалтгаалаад тэгээд одоо сормусны хийм гихчил одоо $65-оос эхлэх жишээний одоо багтаа тэгээд дээшийг бар үнэн носч өсөж болж байна. Тэгээд хөмсөг хүртэл аягүй гой засаа сурчих чинь өөрөө мөнгө байдэн шүү тий. Трейд гэдэг нэг юм уцаар авдаг тий. Тэр мэрэгээр авах хүмүүс амар дуртай байдаг. За тэгэхээр сормус шивээс болохоор яадаг вэ гэхээр тэрийг хийчихэл $300-400 хамгийн багадаа $200-аас эхэлдэг. Тэгэхээр сормууснаас ч хямдхан үнэтэй, маникюраас ч үнэтэй. Тэгсэн ирнээ зарцуулж байгаа хугацаанд баг ойролцоо. Maybe жоохон сунж магадгүй тий 2 цаг ч юм уу болж магадгүй. Тэгээд тэрийг хийгээл орхичдаг. Тэгээд тэр нэг 6 сарын дараа бүдгэрээд ингээд ягаад тэр давтангаа хийлгээг учраас тэнгууд нь дахиад хийлгдэг. Тэгэхээр энэ бол өөрөө амар ашигтай бизнес. Тэгэхээр би та нарыг бол яг ингээд Америкт ирэхэд зорьсон одоо энд ингээд тэр чигээрээ амьдрнаа гэж бодож байгаа бол бас шивээс хийж сураарай, гоё дадлагжаарай гэж хэлмээр байна. Дээрээс нь зөвхөн одоо хөмсгний шивээс хийхгүй, контур хийн, уруул хийн, дээрээс нь одоо энэ гарнууд дээр айгүй их шивээс хийгээд байгаа байхгүй. Одоо энэ дээр ингээд нэг цэг миг байх жишээтэй тий ингээд нэг гар маран дээр ингээд нэг цэг хийчихдээ шүү дээ. Ингээд цэг зураас мураас бүгжтэй юм шиг ингээд жижигэн зүрх мөрх энэ болгон ч мөнгө. Тэгэхээр Америкт ийм ажлууд бас хийж болж байна. Тэгэхээр энэ бол Америкт би болохоор яг сормус бол яг 1-2 удаа бол хийж исэн. Гэхдээ нэг найзуудтай л хийж исэн болохоос яг юм үйлчлүүлэгч хийж байгаагүй. Сормусны хийм бол хийчдэг. Энэ бол амархан, айгүй амархан. Хөмсөг бол засчдаг. Надад тэр easy гэдэг. Ягаад тэгэхээр би мейкапны сургалт төгссөн, нүүр бодгийн сургалт төгссөн учраас тэгээд би айгүй хичээж байна. Ягаад тэгэхээр нэг айгүй англи үг оруулж ярихгүй айлх монгол үг хэлэх гээд англиар хэлсэн ч гэсэн араас монголоор хэлээд байгаа шүү. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр баяртай.